6 дугаар тест 17 дугаар бодлого. За дараах өгөгдсөн зураг дээр тэмдэгдсэн x өнцгийг бол олох юм байна. За энд байгаа x өнцгийг бол олох юм байна. Өнцгийн хэмжээг. За тэгэхээр энд тэмдэглэгдсэн энэ зураасууд бол яах вэ гэхээр энэ талууд бол ижил урттай шүү гэдгийг бол тэмдэглэж байгаа. За багш нь энд бол A гэж тэмдэглэжээ. За тэгэх юм бол бидний хувьд SRQ гэсэн гурвалжин бол адил хажуут гурвалжин гэсэн үг. За адил хажуут гурвалжны суурьт үүсэх өнцгүүд бол тэнцүү байдаг. За эндээс бол бид нар бол яах вэ гэхээр 70 гэсэн өнцгийг олчихно. За гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр бол 180 байх хэвээр. За тэгэхээр 180-аас 70 дээр нэмэх нь 70 буюу 140-ыг хасчвал 40 градус буюу энэ доор үүсэж байгаа энэ өнцөг бол 40 градустай тэнцүү гэсэн үг. За дараа нь олох зүйл за бид нарт бол энэ 40 градусыг бол тийм шаардлагатай зүйл биш байсан байна. За энэ өнцгийг шууд олчихъя. Энэ тэмдэглэсэн өнцгийг. За энэ өнцөг бол яг үгээр 70 градустай бол хамар өнцөг байгаа. Хамар өнцгүүдийн нийлбэр бол 180 байх хэвээр. 180-аас 70-ыг хасчвал 110 градус. За тэгэхээр энэ бол 110 градус гэж. За тэгэхээр бидний хорвол энэ хоёр тэнцүү гэсэн учраас энэ PSQ энэ гурвалжин бол адил хажууд гурвалжин гэсэн үг. За энэ адил хажууд гурвалжны суурийн өнцгүүд бол тэнцүү гэхээр энэ бол x градус гэсэн үг. За тэгэхээр гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 байх хэрэгтэй гэдгээс 2x-дээр нэмэх нь 110 тэнцүү 180 градус гэсэн үг. Тэгэхээр 2x тэнцүү 70 градус x тэнцүү 35 градус буюу v-ээр үзбэжээ.